За би энэхүү бичлэгээрээ 10 минутанд би чамд вебсайт хийж өгч чадах уугүй юу гэдгийг челленж болгож оруулахаар шийдлээ. Би яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр сүүлийн 5 жил технологийн салбарт ажиллахад хүмүүс хэрхэн вебсайт хийх вэ? Яаж үнэгүй вебсайттай болох юм бэ? Мандаа нэг вебсайт хийгээч өгөөч гэдэг тиймэрхүү асуултуудыг маш олон удаа тавьдаг байсан. Тэр болгонд нь би хийж өгч чаддаггүй байсан. Тэгвэл энэ бичлэгээрээ хэрвээ та мөнгөгүй байсан ч, код мэдэхгүй байсан ч, чамд цаг зав байхгүй байсан ч чи өөрөө хийж чадах боломжтой гэдгийг харуулахаар оролдъё. За тэгэхээр шууд эхлэе. 10 минут цаг явж эхэллээ. Бүүм. За тэгэхээр өөрийн хайлтын системээр ороод Notion гэж хайгаад эсвэл би description дээр линкийг оруулсан байгаа. Тэгээд энэ дээр дараад бүртгүүлчих болно гэсэн үг. Тэгээ өөрийн имэйл болон social хайгуудаараа бүртгүүлээд тэгээ бүртгэл үйлснээ дараа дэлгэцийн зүүн дээд болон байгаа товч дээр таарч шинэ хуудас үүсгэнэ. Энэ хуудас нь таны вебсайт болно гэж үнэхээр ойлгож болно гэсэн үг. Нэг хуудас. За тэгээд хэн зориулж хийж байгаа вэ гэдгээс хамаарат таны вебсайт чинь агуулга өөр байна. Хэдүүлээ чамд зориулж хийж байгаа болохоор хувь хүний танилцуулга вебсайт хийцгээе. За хувь хүний танилцуулга вебсайт юм чинь мэдээж миний нэр байх хэрэгтэй. Өөрийн нэр болон өөрийн өөрийг чинь илтгэх одоо cover зургаа сонгох хэрэгтэй. Үүний дараа мэдээж чиний танилцуулга ус учраас чиний зураг хэрэгтэй. Тэгэхээр чи зураг бэлдэх хэрэгтэй. Би болохоор LinkedIn-ээс зураг авчий. За тэгэд мөн өөрийн чинь ажлын туршлага энэ хуудсан дээр нь хэрэгтэй болохоор би зөвхөн өөрийнхөө LinkedIn дээр байгаа бэлэн ажлын туршлагаа хуулж аваад ChatGPT ашиглаад цаг хэмнэх үүднээс ChatGPT ашиглаад LinkedIn дэх мэдээлэлээ bullet list болгож хөрвүүлээд тухайн bullet list-ээ энэ вебсайт дотор ашиглана гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү хар ажлыг ChatGPT-гээр байнга хийж авах хэрэгтэй. Ер нь иймэрхүү хар ажлыг гараараа хийдэг цаг ер нь бол өнгөрцөн. Аль болох хар ажлыг хиймэл оюун ухаан буюу AI, ChatGPT гэх мэтчлэн тиймэрхүү төлөвлөдийг ашиглаж хийвэл ер нь бол зүгээр. За үүний дараа энэ хуудас хэтэрхий тавч харагдаад байна. Тийм болохоор энийг өргөн болгохоор шийдлээ. Тэгээд дэлгэцийн баруун дээд болонд 3 цэг дээр дарах юм бол ерөнхийдөө дэлгэцийн өргөн болгох, текстийн хэмжээг өөрчлөх, за фонт солих гэх мэт хөөрхөн төвхөнүүд байд юм. Тэгээ өөр таалагдж байгаагаа тохируулаарай. За одоо дараагийн үйл болохоор бэлдсэн зураг оруулах хэрэгтэй. За одоо яаж зураг оруулах вэ гэхээр та налуу зургаас тавиад image гэж бичээд зураг оруулах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тэгэхэд өөрийн зургийг ажлын туршлагын хажууд зөөгөө тавьчих. Тэгэхэд ажлын туршлага маань дэндүү их харагдаад байгаа болохоор зарим нь устгаад илүү зэстэй харагдуулчих. За дараагийн их зүйл бол хүн болгон асуугаад байдаг. За би одоо хувийн вебсайтаа олчлоо. Одоо надад хувийн блог хэрэгтэй байна. Би ингэдэ өөрийнхөө үзэл бодлыг хуваалцмаар байна гэдэг. За тэгвэл энэ маш амархан мангар хавартай хийж байна. За шууд хийцгээе. За тэгэхээр мөн адил ташуу зураас галерей гэж бичээд enter дараад ингээл тавын блогтой болчихж байгаа гэсэн үг. Одоо бид нар баг зэргийн дизайных нь талаас янзлаад гарчиг нэр өгөөд тэгэл ер нь бэлэн болчихж байгаа гэсэн үг. За my blog гэх нэр өгчээ. За одоо тэгэхээр энэ харагдаж байгаа тухайн хуудас болгоно нь чиний блог гэсэн үг. Тэгэхээр энэ эхний блог, хоёр дахь блог гэж явж байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс одоо энийг илүү боловсронгуй болох үүднээс on sar өдөр tag зэргийг өөрөө үүсгээд өгч болно. Өөрийн гэсэн загвар үүсгэж болно. Одоо би шинэ блог эхлүүлэх болгонд on sar өдөр болгон tag аль хэдийн сонгогдсон эхлэн гэсэн үг. Тухайн блог яаж харагдах вэ гэдгийг бас бид загварчлах боломжтой. Миний хувьд бол tag болон on sar-ыг харагддаг болгочлоо. За одоо холбоо барих гэдэг хэсэг ерөнхийдөө вебсайт болон дээр байдаг. Тэгвэл энийг ChatGPT ашиглаад бэлтгэцгээе. За тэгээд ChatGPT ашигласан чинь надад эдгээр платформуд байхгүй байна. Тэгэхээр өөрийнхөө ашигладаг платформыг энд өөрөө хийчихье.
За ерөнхийдөө бэлэн болох гээд л байна. Ер нь вебсайт маань арай жоохон хоос харагдаад байна те. Тийм болохоор My Project гэдэг хэсэг нэмчихье. Энэ лог үүсгэхдээ ер нь ижилхэн. Тэгээд цаг хэмнэх үүднээс зарим нэг шорткатыг ашиглая. За тэгээд энэ ерөөхдөө яг блогт адилхан болохоор нэг тайлбарлах шаардлагагүй гэж найдаж байна. За одоо ерөнхийдөө ингээ бэлэн болцоор гэж байна да. Одоо хамгийн сүүлээстэй боيو. Та ганцхан дортоос дараад вебсайтаа болчлоо шүү дээ. Ганцхан дортой. За тэрийг олцгоё. За тэгэхээр дэлгэцийн баруун дээд болон share гэдэг товч харагдаад байна. Түүн дээр дараад publish цонх дотор publish товчийг дараад л болов. Voilà. Наа одоо чамд вебсайт ч нэг юм хараад үзцгээе. За тэгээ тестлэх үүднээс блог дотор жижигхэн контент оруулахын тулд ChatGPT ашиглаад контент оруулаад тухайн контентоо блог дотроо бичээд тэгээд вебсайтаас хандаж үзээд болж гэнэ үү болохгүй нэ гэдгийг хараад үзье. За энэ ерөөхдөө болно. Яг төл би хийж байгаа. За тэгээд иймэрхүү технологитой холбоотой өдөр тутмын одоо productivity-га сайжруулах бичлэг эсвэл одоо мэдгүй зүйл байх юм бол comment бичээрэй. Би тэгээд тухайн зүйл дээр чинь гоё бичлэг хийгдэж болно шүү. Тэгээд хамгийн сүүлд нь танд өдөр тутамд хэрэглэх гоё аппликейшн хэрэгтэй юм шиг санагдаад байвал мөн Notion AI-ыг илүү өндөр түвшинд над шиг ашиглаж сурмаар ах юм бол би нэг бичлэг оруулсан байгаа. Энэ бичлэгэн дээр тодорхой хэмжээний мэдээлэл оруулсан байгаа. Мөн би өөрийн бичсэн аппликейшнийг хүртэл оруулсан байгаа. Тэгэхээр та юуцсан үзээрэй. Сонирхолтой. Тэгээд ирээдүйд ерөнхийдөө хийх жижиг сайжруулалтуудаа бүгдийг оруулаад явна. Тэгээд энэ хүртэл бичлэгийг үзсэнд баярлалаа. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд гэр бүлийнхэнтэй хайртай шүү. Баярлалаа.